нэг нь хаан тулс байжээ. Гэсэн хажуудаадыг нь хаан тулсаас дайн зарлаж гинэ. Тэгээд хаантан ахандаа хэлээд төмөрөн цамц хийлгэжээ. Дээрээс нь дахиад нэмээд төмөрөн гутал хийлгэж гинэ. Гутал. Гутал. Тэгээд мөн дахиад дээрээс нь нэмээд ахнаараа төмрөөр өмд хийлгэж гинэ. Өмд хийлгэсэн байх нь шүү дээ. Тэгээд ийм өмд хийлгэж гинэ. За тэгээд нөгөө хаанд чинь өмд гутал цамцаа өмсөөд сайхан ширээндээ суугаад хоолож байжээ. Ширээндээ суугаад. Тэгсэн чинь нөгөө хаанд усаас нь дайраа түрүүлсэн гинэ. Тэгсэн хаантан завиндаа суугаад зугтаажээ. Далбаат хөлөг онгоцондоо. Тэгсэн чинь хаанаас ч халим гарч ирээд хөлөг онгоцыг хазаа хийжээ. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө нэг хөлөг онгоцны далбаа байхгүй болчихжээ. Тэгээ байжсэн чинь гэнт нөгөө хөлөг онгоц чинь чулуу мөргөж гинэ. Хөлөг онгоц усан заа тэр чинь оронгод нисдэг онгоц. Энэ одонгод хөлөг онгоц байхгүй усанд явдаг. Тэгээд нэг талан байхгүй завин дээрээ суугаад явж байжээ хаантаа. Хөөе. Абада нэр нэг талан байхгүй завин дээрээ суугаад явж байжээ. Дахиад наашаа хартаа. Тэгсэн чи дахиад хаалт мөрөгч гинэ. Тэгээд нөгөө завнаасаа үлдсээ ганцхан банзан дээр хаантан сууж хөвж явж байгаад амьд гараад амар сайханда жаргаж гинэ. Одоо би чам үлгэр ярьж гисэн мөнгөө төл. Мөнгөө төлөө. Мөнгөө төлөө.